гоё амттай харагдаж байгаа зүйлээс яагаад бид нэр зүгтдэг юм бэ? Би үүнийг идмээр л санагдаад байх юм аа. Энэ яг юу юм бэ? Надад хэлээд өгөөч. Ийм дээ. Та нар энэ гайх нарахгүй бах. Энэ бол хүн гэдэг аратны тавьсан үрх юм шүү дээ. Энэ зүйл рүү хичнээн гоё харагдаж байсан ч битгий очоорой. Багчууд дүүнэртээ найзуудаа сайн цагж хэлээрээ. Ер нь энд тэнд харагдсан сонь содон зүйл рүү хамаагүй ойртож болохгүй шүү. Нэрээ үүнийг авах гэж оролцсон загас буцаж ирээгүй юм байна шүү дээ. Бидний олон ахын дүүс энийг дагаад сургаггүй болсон юм байна. Эвтрүү ардаа. Бид маш олоолаа байлаа. Одоо харин цөөрсөөр л байна да. Манайхаа наашаараа. Энэ бол Дараануудаа наашар. тэд хуурай газар амьдардаг. Хоёр өлтөө махчин загцаач илүү амьжигтай аратан. Юу л таарснаа иддэг. Азарт эзэлж чаддаггүй. Хадран бид нэр Төв Азийн гадагш орсголгүй айс авын гол бүрэн нуруутад дураараа нүдлэн амьдардаг. Үцгэлэнд харус нуурын загас бид нар ховд голоос өгсөн жижигтийн авцалд төрсөө шахан өсөж үрцээр өдийг хүрсэн. Хүмүүс биднийг идэх гэж занг тавьдаг байх нэ? Тэд бидний иддэг замгийг иддэг болов? Тэд бидний иддгийг ч иднэ, иддгүйг ч иднэ. Гэхдээ биднийг хамгаалахыг уриалдаг сайн хүмүүс биш шүү. Энэ бол прогресс сургуулийн. Тэд хар ус нуурын өрмөц энэ системийг хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг болохыг таниулах хадран бидний тоо толгой эрс багсаж байгааг мэдүүлэх тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хөв нэмрээ оруулах зорилгоор биднийг сургуулийн бэлтгэлээ болгожээ. Жил бүрийн 5 сарын 21-нд Монгол хадарны хүмүүс таниулахаар эко өдөрлөг зохион байгуулав. Зөвхөн прогресс төдийгүй байгаль орчны газар, хар ус нуурын байгалийн тогтворт газар, дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагч мөн байдаг. Хүмүүсээ өдөрлөг хатан хар ус нуурынхаа амь болсон дэлхийн ховд хадран загсыг үржлийн хугацаанд агнахгүй байдгааг